Ихэд хувиргал хийх аргууд хичээл эхэлж байна. Энэ хичээлээр хувиргал хийх үндсэн аргуудыг мэдэж үг өгүүлбэрийн жишээг судлах юм аа. За тэгэхээр ихэд дэлгэрүүлэх, хураах, тонгоргох, салгаалах ерөнхийлөх хувиргалыг хийж болно. За дэлгэрүүлэх хувиргал нь үг өгүүлбэрийн цөм бүтэц, гол санааг ялгах, үг өгүүлбэрийг холбох, хэлцүү хэрэглүүрийг зөв хэрэглэх, цөм бүтэц, хураангуй хэллэг, гол санааг дэлгүүр үг хэллэгээрээ дэлгэрүүлэн найруулчих үндэс болно. Харин хураах хувиргал нь товчхон найруулж бичих үндэс суурь болох юм аа. Харин тонгоргох хувиргал нь их өгүүлбэрийн мэдээллийг өөрчлөх, утга санааг онцлох, ялгах, эсрэгцүүлэх, нэршүүлэх, үйлшүүлэх байдлаар найруулан бичих үндэс болно. За салгаалах хувиргал нь болохоор үг хэллэгийн ойролцоо болон эсрэг утгыг ашиглан тэдгээрээс оновчтой сонгож найруулах буюу найруулгад үг хэллэгийг оновчтой сонгон бичих үндэс болно. Харин ерөнхийлөх маяг нь өгүүлбэр, зохицолбор, эхийн гол санааг өөрчлөхгүйгээр хэм маягийг өөрчлөх буюу тухайн утга хэлбэрийн хувь зөв хэлбэржүүлж холбон найруулж бичих үндэс болтгоо. За эдгээр хувиргал нь хэлний бүх нэгжид байх бөгөөд их, өгүүлбэр, үг, бүтээвэр гэд нэгжүүдэд бүхэнд нь эдгээр хувиргалыг хийж болно. За ерөнхийдөө дэлгэрүүлэх хувиргал гэдэг бол бүтээврийг нэмэх, дагавар нөхцөлийг нэмэх, үгийг нэмэх, өгүүлбэрийг нэмэх буюу дэлгэрүүлж бичих үндэс болно гэсэн үг. Харин хураах хувиргал нь бол хасах буюу өгүүлбэрийг нь хасах, бүтээврийг нь хасах байдлаар, тонгорох гэдэг нь байрын солих, өөрчлөх, салгаалах гэдэг нь болохоор утгыг алдуулахгүйгээр өөрчилж бичгийг бол хэлнэ. За ингээд өгүүлбэрт хувиргал хийх аргыг болон жишээг илүү дэлгэрүүлээд уншаарай. Үгийн хувиргал гэдэг нь үгийг эхний үсэг болон үеэр нь товчлох, нийгэм үзэгдлийг хоёр болон түүнээс дээш үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солих, үйлээс нэр, нэрээс үйл үг бүтээх, хэлцүү хэлбэрчдийг өөрчилж найруулж бичгийг хэлнэ. За тэгвэл үгийг хураах болон дэлгэрүүлэх, салгаалах, тонгоргох хувилбарын жишээ, аргыг илүү дэлгэрүүлээрэй. За бүтээврийн хувиргал гэдэг нь ерөнхийдөө үгийн язгуур үндсэн дагавар нөхцөл залгахад бүтээврээс авиа хасагдах, нэмэгдэх зэргээр өөрчлөгдөх, бүтээврийн авианы байрыг солих, төсвөх нөхцөл сэлгэх зэргээр хувирахыг хэлнэ. За тэгвэл бүтээврийг хэрхэн яаж хувирах вэ гэдгийг арга болон хэлбэрийг нь дэлгэрүүлээд уншаарай. Ингээд ажлын хуудасаа ажлаа дэлгээгээрэй. Амжилт хүсье.